Байна. Байна. За нэгийн 2 дугаар байрны 3 дугаар орч. Энд нөгөө Татьяна гэдэг эмэгтэйг амьдарч байсан байр 3 дугаар орч 45 тоолж ингэсэн. За 45 тоотлохоо 4 давхартай байд юм шиг лээ. Сая хаалган татсан хөнгүү байлээ. Өмнө нь бас татчихсан хөнгүү байсан. Тэгэхээр энэ хүний хэлээд байгаа бол гал тооных нь цонх нь орцсныхаа хаалганы зүгт харсан байдаг. Тэгэхээр бол тэр юм уу эсвэл 45 хайлаа тэр нь байсан баха. Тэр дээдлийн тэр жижиг. За энэ нь бол нөгөө 45 нэгийн 2 дугаар байрны 45 тоот гэдэг юу байна. Байр нь байна. За тэр юу нэр байрны гадна талын орчин бол одоогор нэг юм байгаа. Энд хэдэн хүүхдийн тоглоом. Тэгээ голцоо машины зогсоод болсон. За энэ нэг мини маркетинг цааталтны жоохон дээхэн үеийн хуучны хүүхдийн тоглоомын талбай байна. А тэгээд одоо яг энэ байр маань бол яг хэвээрээ. За бас мөн нэг давхрууд нь бас үйлчлэгийн төвч гэдэг үеийн зориулалтаар болоод байгаа. Голцоо цаашгаа харсанд энд бол яг ганц нэгэн газар байгаа. 45 тат бол тэр булангийн тэр орц руу харсан тэр жижиг балконтой. Тэр хаалга байлээ. Амьдарч байна. Татьянагийн амьдарч байсан нэгийн 2 дугаар байрны гадаа. За энэ тухайн үед ёстой тэр Татьяна эднийг байж байгаа үед байсан бол одоо ийм нэг дээр үеийн тоглоомод байд юм аа. Энэ нэг фуужин гэдэг энэ нэг морь юм уу тэмээ юм уу хоёр бүхтэй бол тэмээ юм шиг байна. Ийм тоглоомод л бол байгаа. Одоо өөр бол тоглоомод бол байхгүй. Гаднах орчны төвчлөлт нь бол нэг одоо бол нэг иймэрхүү хэлбэртэй байна. Энэ миний мэдхийн нэлээд дээр үеийн юм гэсэн. Тэгэхээр бол 70-80-аад оны үед бол байсан баха энэ хоёр тоглоом. За тэр нэгийн хоёр гэсэн